68 дугаар анги. Лиминий гайхмар сонголт. Лимийн суурь жадны техник, суурь хөдөлгөөний техник мөн бие цуулж яс бутлагч нудраг гэсэн 3 хаш хавтангаас авч бүртгүүлэхээр сахиул насны өмнө очлоо. Лангуун дээр аль хэдийн хідэн хүн хүлээж байв. Тэд бол YM-fen болон өөр хэдэн шив байлаа. Хуншийч мөн адил хажууд нь зогсно. Тэд ямар бясалгалын арга, ямар ухаан техник сонгосныг шалгаж байв. Газрын танхимын шин шив нарын багшийн хувьд хунший зөвхөн ерөнхий чиглэлийг л хариуцна. Тэдний нэг бүрчлэн туслах, заавар зөвлөгөөх үүрэг хүлээдгүй. Гэвч бясалгалын арга сонгох нь дэндүү чухал асуудал. Тиймээс тэр энэ удаа өөрийн хариуцсан шивнэр буруу сонголт хийх, өөрөөт нь тохирохгүй арга авахыг гэхээс санаа зовн дагуулж иржээ. Сахиул настан YM-fen руу хараад асуув. YM-fen чи энэ 3 хаш хавтан сонгохоор шийдсэн үү? Тийм. YM-fen баттай толгой дөхөв. Настай илүү. Чи Тэнгэрлэг ян хүч, хунгийн өдөн уналт, аянгат өвлийн цохилт 3-ыг сонгожээ. Эдгээр 3 судрыг бясалгахад хэцүү. Ялангуяа хунгийн өд дундалт жинхэнэ их хүчний нарийн нялтыг маш өндөр шаарддаг. Их амжилтанд хүрч агаарт нисэх төвшин хүртэл бясалгана гэвэл чамд туйлын хэцүү ах болно. Чи сонголттой итгэлтэй байна уу? Настан би аль хэдийн сайтар бодсон. YM-fen өөрийн төлөвлөгөөтэй байлаа. Түүний гэр бүл хөдөлгөөний техник болон 7 гаслан талхан бий. Гэхдээ 7 гаслан талхам нь хунгийн өдөн уналтаас өчүүхэн дутуу. Тэглээгээд тэр 7 гаслан талхамаа орхихгүй. 7 гаслан талхам нь богино зайд хурдасч гинт шилжихэд тохиромжтой. Харин хунгийн өдөн уналт нь биеийг хараацаа мэт хөнгөн болгож хол зайд шилжихэд сайн. Хоёулаа нэгнийхээ сул талыг нөхөн. Тиймээс тэр өөрт нь хамгийн тохиромжтой гэж үзээд хунгийн өдөн уналтыг сонгосон юм. Харин Тэнгэрлэг ян хүчний хувьд бэрхшээл нь харьцангуй бага. Учир нь түүний одоогийн ирэмб хангалттай өндөр биш. Эс бөгөөс тэр илүү хэцүү, илүү их хүч өгдөг сүйдрүүгээ арга зэрэг бясалгалын аргыг сонгох байсан. За, сахиул настай аргагүй мэт толоос хэсрэн YM-fen-ийнхаа шавтнуудыг бүртгэв. Тэдгээр залуу суутнуудын хүсэл тэмүүлэл тэнгэрээс ч өндөр байдаг. Тэд боломж гармагц хамгийн хүчтэй бясалгалын арга, хамгийн хүчтэй тулааны техник сонгохыг хүсдэг. Гэвч ийм хүчтэй тулааны техник бясалгалын аргууд хизээч амархан байдаггүй. Тэглээч тэднийг ятгахад хэцүү. Залуу суутнууд сонголт хийхдээ тухайн тулааны техник бясалгалын арга хэр хэцүү бараг тоодгүй. Бүр эсэргээрээ хэцүү байх тусам өөрийн авьяасыг батлах боломж гэж боддог. Гэвч тэд нэг зүйлийг мартдаг. Долоонгүй ухааны тулааны ордонд хүн бүр авьяастай. Хэрэв бясалгалын арга тайлбар дээр бясалгахад туйлын хэцүү гэж бичсэн байвал тэр нь яг эдгээр өөртөө ихтэй авьяаснууд зориулсан анхааруулга юм. Чи суутан байж болно. Гэхдээ энд байгаа бусад суутнуудтай өөрийгөө яаж харьцуулах вэ? YM-fen-ийн дараа зэвсгүүд нэгтгүүд болох Ван Ман, Ли Тэ хоёр ирэв. Тэд ч бас ирэмбийн чулуун дээр муугүй амжилт үзүүлсэн тул сонгосон тулааны техникүүд нь мөн л амар зүйл биш байлаа. Тэр хоёрын 3 бясалгалын арга тулааны техник сонгохоор шийдсэн үү? Шийдсэн. За дараагийнх нь Лимин үү? Тийм. Лимин 3 хаш автангаа лангуун дээр тавилаа. YM-fen Ван Ман, Ли Тэ 3 мэдээж харж шидэхгүй байж чадсангүй. Сониуч хунший хүртэл харав. Лиминий хүчийг түүнийг харсан хүн бүр мэднэ. Тиймээс тэд энэ залуу ямар хэртний дэд тулааны техник сонгосон бол гэж мэдхийг хүсэж байлаа. YM-fen лангуун дээрх 3 хаш автан руу ширтэв. Энэ Лимин 126 дугаар байрт орсон магадгүй сүйдрүүг арга эсвэл 9 ян үнэмлэхүү арга эсвэл өөр нэг дээд түвшний бясалгалын арга сонгох бах. Миний хүч аль хэдийн түүнээс хоцорсон. Хэрэв бясалгалын аргаач бас хоцорвол түүнийг гүйцэх улам хэцүү болно. Би насан туршдаа зөвхөн түүний сүйдрийг хөөх хэрэгтэй болох нь. Давтан цохилт амсны дараа YM-fen Лиминий хүчийг хэмжихэд авьяасын зэрэглэлийг бараг дахин дурддаггүй болсон. Түүний нүдээр Лимин бол авьяасын хязгаарыг үл тоомсорлтыг гаж оршихуй. Одоо хүртэл түүний амьдралдаа таарсан хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэвч YM-fen Лимин ямар бясалгалын арга сонгосон бол гэж түгшиж байстэл сахиул насны дараагийн үг түүндийг шууд алмаар болов. Суурь жадны техник, суурь хөдөлгөөний техник мөн бүрэн бус бие цуулж яс бутлагч нудраг. Энэ 3-ыг чи сонгосон гэж үү? Энэ 3-ыг бясалгалын арга тулааны техник гэж хэлэх үү? Бие цуулж яс бутлагч нудраг гэж ер нь юу юм бэ? YM-fen ийм нэр өмнө сонсч байгаагүй. Харин суурь жадны техник, суурь хөдөлгөөний техник хоёрыг бол мэднэ. Тэр өөрөө сонголт хийхдээ энэ хоёрын хажуугаар өнгөрсөн. Энэ хоёр суурь бясалгалын арга хөдөлгөөний техник нь хадгаламжийн сан дотор хамгийн энгийн, хамгийн жирийн доод хүний зэрэглэлийн судрууд байж магадгүй. Лимин яагаад эднийг сонгоно гэж өөртөө итгэлгүй байгаа юм уу? Үгүй тийм байх ёсгүй. Түүний тулааны зүрх ийм бат байхад өөрийн чадвартай итгэхгүй байх гэж яах юм? Сахиул насанд ч бас энэ сонголтыг ойлгож чадсангүй.
Ийм суурь бясалгалын аргыг хэвчлэн хүний танхимын шавнарл сонгодог. Сахиул настан олон жил энд ажиллахдаа хит өндөр зорилго тавьж өөртөө дэндүү хэцүү бясалгалын арга сонгоод эцэст нь эзэмшиж чадалгүй цагаа өрсөн шавнарыг олон харсан. Ийм явдал авиасны суутнуудын дунд сонин зүйл биш. Гэхдээ газрын танхимын шинэ 1-р байрт орсон шав хитрхи энгийн арга сонгож яг л бясалгахаас айж буй мэт байхыг тэр анх удаага харж байлаа. Тэгээд энэ доод газрын зэрэглэлийн бие цуулж яс ботлагч нудраг нь бүрэн бус. Үнэн дээр тэр зэрэглэн зөвхөн лавлах утга төдий. Бясалгах бараг боломжгүй. Энэ Лиммийн үүнийг мэдж байгаа болов уу? Тэр ер нь юу бодож байгаа юм бол хажуу зогсож байсан газрын танхимын багш Хунши ч мөн ойлгосонгүй. Тэр өнөөдөр шин шавнаар тохиромжтой бясалгалын арга сонгоход чиглүүлж өгөхөөр ирсэн. Гэтэл хамгийн түрүүнд буруу зам руу хазаасан Лиммийн байна гэж тэр огт бодсонгүй. Хунши амнэн сануулав. Лимми чи үүнийг сайтар бодсон уу? Лиммийн толгой дөхөв. Бодсон. Би суурэ ботуулахыг хүсэж байна. Тиймээс суурь бясалгалын арга болон суурь хөдөлгөөний техникийг сонгосон. Хунши хэлв. Сайн. Бат суурь тавихыг хүсэж байгаа чинь буруу биш. Суурь жадны техник, суурь хөдөлгөөний техник сонгосон нь ойлгож байна. Гэхдээ энэ бие цуулж яс ботлагч нудрагын судрын 70% нь алга. Хэрэв бүрэн байсан бол доод газрын зэрэглэлийн тулааны техник байлаач бясалгахад маш өндөр мэдрэх чадвар авиас шаарддаг. Гэтэл энэ бүр 70% нь байхгүй. Чи байтугай 7 гүн ухааны тулааны ордны авиаснууд хүртэл үнийг ойлгож бясалгах боломжгүй. Үгүй бол доод газрын зэрэглэлийн судар гадна насрын буланд ингэж хөвтөж байх байсан гэж бодож байна уу? Сонголтоо өөрчлөх үү? Лимми хариулав. Би зүгээр л доторхыг нь бодож эргэцүүлэх гэсэн юм. Бясалгаж чадахгүй байсан ч асуудалгүй. Үүнээс ямар нэг ухаарл авч магадгүй гэж бодож байна. Ухаарл авч магадгүй гинэ. Хунши хөмсгөө зангидав. Лиммийн бол дөнгөж 15-таа бясалгал нь бие бэхжүүлэх төвчний 2-р шатны өргөлд байгаа залуу. Тэгээд 70% нь алдагдсан доод газрын зэрэглэлийн тулааны техникээс ухаарл авахыг хүсэж байна гэж үү? Энэ бол дэндүү гинэн бүр тэнэглэлтэй хэтэрсэн хэрэг байлаа. Гэхдээ хүсэл нь тэнгэрт хүрч байгаа болтой. Лиммийн аз таарах болов уу гэж бодлоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Ийм зүйл дээр бооцоо тавьж болохгүй. Хосгүй мангас мэт суутанч бие цуулж яс ботлагч нудрагыг бясалгаж чадахгүй. Тулааны техник сонгох боломж маш үнэтэй. Чи үүнийг сонгуул нэг боломжоо дэмий өрнө. Хэдийгээр чи хожим эхний 100-д орж дахин сонгох боломж авна. Гэсэн ч энэ тулааны техник дутуу авна гэдэг маш харамсалтай. Лимми нэмсэглэн хэлв. Хун багшаа сануулсанд баярлаа. Би аль хэдийн сайтар бодсон. Шийдвэр маань тодорхой. Сайн, тэгвэл өөрөөрөө хий. Хунши толгоос хэсрэв. Эдгээр суутнууд үнэхээр хитрхи зөрүүд. Өөрсдөө харамсаж зов хүртлээ өөрчлөгдөхгүй. Тиймээс тэр Лимминийг өөрөө алдаагаа амсаг гэж бодлоо. Зовхгүй бол санахгүй. Ингээд Лиммийн өөрийн бясалгалын арга тулааны техникийг хаш автангуудаа сонгож дуусав. Түүний нэрийг хаш автангийн тэмдэглэлээр бичиж дараа нь түүнд 3 түлхүүр өглөө. Эдгээр 3 түлхүүр үндэ жижиг 3 үнсэн саарл чулуу байв. Чулуу бүрийн орой дээр улаан тэмдэглэгээ бий. Түлхүүр бүр нэг судартай тохироно. Шин шив бясалгалын аргаа сонгосны дараа тухайн хаш автан хамгаалтын тавир дээр шидийн төргөөр битүүмжлэгддэг. Тэр шидийн төргийн онгойлгох түлхүүргүй бол хадгаламжийн санд орсон ч юу ч үзэж чадахгүй. Жаран 9-р анги хүч бэлтгэх шатны торго мэт урсах. Арын уулны нам гүм тусгаарлагдсан цэлгэр газар Лимминий чулуун ширээний дэргэд завлан сууж байлаа. Намрын навч сэргэлдэн унаж зарим түүний мөрөн дээр зөөлөн бууна. Нам гүм намрын өглөө Лиммийн нар мантахаас өмнө босож уулын цэвэр агаараар амьсгалан оюун санаагаа тайван байдалд оруулжээ. Тэр бие цуулж яс ботлагч нудрагын хаш автанг чулуун дээр тавьж байсан байв. Энэ бол бүрэн бус газрын зэрэглэлийн тулааны техник. Лимминд чиглэл болгон түшиглэх хаусын дэд мерданы арга байсан ч энэ хоёрыг нэгтгэн ойлгохын тулд туйлын өндөр мэдрэх чадвар хэрэгтэй. Мэдрэх чадвар нь тулааны авиастай шууд холбоогүй. Гэхдээ сүнсний авиастай бага зэрэг холбоотой. Лимминий сүнсний авиас доод 4-р зэрэглэл. Ер нь тулаанчдын сүнсний авиас ихэвчлэн доогоор байдаг тул Лимминий сүнсний авиас Тэнгэрийн аз хаан тулсад дээд түвшинд тооцогдно. Бясалгалын авиастай зөөрлөл дээд 4-р зэрэглэлтэй дүүцгүүц. Лиммийн оюун санаагаа докторжуулж хэрэггүй бодлуудаа хоосолж байлаа. Тэр өнөөдрийн бүтэн өдрийг бие цуулж яс ботлагч нудрагыг мэдэрч ухаарахад зориулахаар шийджээ. Тэр сүнсний хүчээ хаш автан руу шингээхэд оюун санаанд нь бие цуулж яс ботлагч нудрагын бүрэн бус судар гарч ирэв. Энэ бие цуулж яс ботлагч нудраг эхнээсээ бүрэн биш юм байна. Бие цуулж яс ботлагч нудрагын мэдээллийн 70% нь алдагдсан байлаа. Хэрв энэ дутагдал
Зөвхөн судрын 2 дугаар хагас байсан бол хосгоо авьяастан багахан хэсгийг нь ч гэсэн бясалгаж болох байсан. Гэвч одоо алдагдсан хэсгүүд эхнээсээ эхэлж байлаа. Түүнээс гадна гол зүрхний тарин хүртэл тасархай дутуу байсан учраас бясалгах бараг боломжгүй. Яагаад энэ бие цуулж яс бутлагч нудраг булан твтэж хинт сонирхохгүйг ойлголоо. Өөрийн жинхэнэ их хүчийг чичирхийлүүлэх ойлголт нь энгийн мэт боловч яг яаж гарын хөдөлгөөнөөр эхлүүлж бэлтгэх тайлбар нөхгүй байна. Танилцуулгын тэр хэсэг нь алдагджээ. Гэвч насны сүнсний хэлтгэхийн дурсамж дотор хүч бэлтгэх шатны торгон мэт урсгахын тухай бүдэг бадаг үндсэн ойлголт үлдсэн байв. Лимийн энэ хоёр судрыг зэрэгцүүлэн авч хамтдаа нь эргэцүүлж эхэллээ. Тэгэхэд хүч бэлтгэх шатны торгон мэт урсгахыг эхлэлд хүрч буй мэт бүдэг мэдрэмж төрөв. Амьсгал Лимийн айжуухан бовтнов. Жинхэнэ их хүчний чичирхийллийн эхлэл бол амьсгал. Сүнсний хэлтгэхийн дурсамжаас тэр зүйлийг мэдэж авсан. Хүний бие тоо томшгүй олон өчүүхэн нэгжээс бүрддэг. Яс, булчин, цус, бусад бүх зүйл бүгд тоосноос ч жижиг тэдгээр нэгжүүдээс бүтдэг. Гэвч тэдний бүтэц маш нарийн төвхтэй бөгөөд хүний биед өөр гүйцэтгэдэг. Бясалгал хангалттай өндөр түвшинд хүрвэл жинхэнэ их хүч нүдэнд нахилтарч хараа туйлын хязгаартаа хүрнэ. Тэгэхэд эдгээр өчүүхэн нэгжүүдийг харах боломжтой болдог. Эдгээр нэгж бүр амьд, тэд бүр амьсгалдаг. Жирийн хүний биед эдгээр нэгж жижигүүд өөр хэмлээр амьсгалдаг тул амьсгал нь эмх замбрааг байдаг. Харин хүч бэлтгэх шатны торгон мэт урсах их амжилтанд хүрвэл эдгээр өчүүхэн нэгжүүдийн амьсгалын хэмнэлийг нэгэн жигд болгож чадна. Тэгэхэд резонанс үүснэ. Энэ бол хүч бэлтгэх шатны торгон мэт урсах эхлэл. Мөн жинхэнэ хүчний чичирхийллийн эхлэл байлаа. Тэр насны дурсамжаар бол хүн айх эхийн хөвлөд бүрэлдэх үед ердөө ганц өчүүхэн нэгжээс өсөж эхэлдэг. Тэр үед нэгж ганцхан учраас амьсгалын хэмнэл нь бүрэн нэгэн жигд. Тиймээс үр хөрвөлийн тэр үеийн амьсгал хамгийн цэвэр байдаг гэжээ. Лимингийн тухаарав. Би цуулж яс бутлагч нудрагыг бүтээсэн настан хүнч энэ хүний биеийн өчүүхэн нэгжүүдийн нууцыг олж харсан юм болов уу? Энэ тулааны техникийн эхний хэсэг алдагдсан. Доод газрын зэрэглэл гэдэг ангиллыг 7 гүн хөндийн хаш хавтан шалгадаг нэгэн настанд тавьсан. Одоо харахад тэр үнэлгээ бүрэн зөв байгаагүй болтой. Магадгүй энэ нь бүр илүү өндөр зэрэглэлийн бясалгалын аргач байж мэднэ. Гэхдээ бүх биеийн өчүүхэн нэгжүүдийн амьсгалыг нэгэн жигд болгоно гэдэг энгийн зүйл огт биш. Би цуулж яс бутлагч нудрагад энэ хэсгийн заавар бүрэн алга. Лимийн зөвхөн бүдэг бадаг дурсамж доторх хэсгүүдийг хичээнгүйлэн сэргээхээс өөр аргагүй. Жинхэнэ их хүчээр бие докторжуулж өчүүхэн нэгжүүдийн амьсгалыг хянах, эцэст нь тэдний амьсгалын хэмнэлийг өөрчлөн нэгэн жигд болгох. Лимийн завилан сууж бие доторх жинхэнэ их хүчээ эргэлдүүлв. Тэр өөрийн амьсгалыг биеийнхэн дотор орших өчүүхэн нэгжүүдийн амьсгалтай тааруулах гэж дахин оролдлоо. 1 удаа, 2 удаа. Лимийн өөрийн амьсгал улам урт, улам гүн болж байгааг мэдэрлээ. Айжмаар түүний амьсгал нэгэн үл мэдэгдэх нарийн түвшинд орж эхлэв. Ухамсар нь бүдгэрч биеийн хоосон оршихуй болон хуурч буй мэт санагдав. Бие доторх тоо томшгүй өчүүхэн нэгжүүд түүний амьсгалын дагуу хөдөлж чичирхийлж эхлэх мэт мэдрэгдлээ. Түүнд халуун шатан мэдрэмж төрөв. Яг л давлгаанд хамаг бие намхан орсож буй мэт. Лимийн байнгын бясалгал эргцүүлэлт дунд автав. Ингэж тэр хашаандаа бүтэн өдөр суулаа. Тэр өдөр Лимийн тогтон нуур мэт байв. Навчис түүний мөр толгой гар дээр унаж байсан ч тэр огт хөдөлсөнгүй. Нар уулын цагуур шингэхэд л Лимийн удаан бясалгалаас сэрж айжмаар нүдэ нэлээ. Энэ жинхэнэ хүчний чичирхийлэл болон хүч бэлтгэх шатны торгон мэт урсах түвшин үнэхээр нууцлаг юм. Бүтэн өдөр зарцуулсан ч би дөнгөж сэжүүрт нь хүрлээ. Энэ жинхэнэ хүчний чичирхийлэл хүний биеийн нууцд хүрч байна. Жирийн хүн ийм зүйл бодож чадахгүй үнэхээр гайхамшигтай. Хэдийгээр агцсан их биш байсан ч Лимийн цааш явах чиглэлээ тодорхой харж чаджээ. Хэрв үүнийг айжмаар эргцүүлэн мэдвэл эрт орой хизээ нэгэн цагт нууцыг нь тайлах болно. Лимийн хаш автан хурав. Сонирхолтой нь бүтэн өдөр юу ч идээгүй хэрнэ гидсэн огт өлссөнгүй. Судас нэвтрүүлэх шатанд хүрэхээс өмнөх тулаанч жирийн хүнтэй адил хоол идэж ус уух хэрэгтэй. Судас нэвтрүүлэх шатны хүн хүртэл жирийн хүнээс хэдэн өдөр илүү үл дааж чадна. Хэрв удаан хугацаанд юу ч идэхгүй бол тэд ч мөн өлсөж өхнө. Би огт өлсөхгүй байна. Миний бие өчүүхэн нэгжүүд жинхэнэ их хүчээр амьсгалж хансан болтой. Хүч бэлтгэх шатны торгон мэт урсах үнэхээр гайхамшигтай юм. Өнөөдөр л би энэ зүйлийг ойлгож байна. Магадгүй хүч бэлтгэх гэдэг доторх хүч нь биеийн хүч огт биш. Харин жинхэнэ хүчний хүч бах. Хэрв би жинхэнэ хүчний хүчийг дур зоргоороо удирдах чаддаг болтол бэлтгэвэл тэр нь хүч бэлтгэх шатны торгон мэт урсах их амжилт болох үз. Лимийн сэтгэл хөдлөлсөндөө өөрөө ирэхгүй санаа алдлаа. Хаусын дээд Мирданы арга үнэхээр өргөн гүн хязгааргүй нууцлаг.
тоо томшгүй олон он жилүүдийн турш Тэнгэрлэг орны бүлгэмийн настнууд энэ аргыг тасралтгүй засварлан хөгжүүлж бясалгаж ирсэн. Доторх арга бүр нь хязгааргүй туршлагын нийлбэр бөгөөд цаг хугацаагаар шалгагдсан зүйл. Тэр одоо хүртэл бэлтгэж ийм түвшинд хүрсэн ч энэ нь мөсөн уулын зөвхөн орой төдий байлаа. Өнөөдөр энэ төрийн маргааш 7 гүн ухааны тулааны ордны 7 том бясалгалын өрөөг үзэж харъя. Тэгдгээр газар бясалгалд ямар нууцлаг нөлөө үзүүлдэг бол лиминий хүч бэлтгэгт шатны торго мэт урсган мэдэрч байх зур Жан Цан, Жуян хоёр хамтдаа 7 гүн ухааны тулааны ордны хадгаламжийн сан руу орж ирэв. Жуян гартаа ягаан хаш автан барьсан байлаа. Энэ өнгө нь дунд хүний зэрэглэлийн бясалгалын аргыг илтгэв. Жуян хэлв. Энэ лимин дөнгөж сая бясалгалын арга сонгосон. Гэхдээ ердөө 1 сарын хугацаанд ямар ч аргыг хангалттай бэлтгэж чадахгүй. Жан Цан хэлв. Тэр жаал ямар бясалгалын арга сонгосон бол сонирхож байна. Жуян хүүтнэр инэв. Энэ лимин өөрийн хүчинд хит итгэдэг. Би бихжүүлэх төвшний 1-р шатнд байхдаа хүрт намайг гүйцэнэ гэж сүрдүүлж байсан. Тэр заавал бясалгад хэцүү алдартай аргуудын нэгийг сонгосон баг. Хэрв тэгсэн бол мэдрэх чадвар нь сайн байсан ч би түүнд бэлтгэх цаг гаргахгүй. Алдартай бясалгалын аргыг үзэхийн тулд өөрчлөсөн цаг захиалах хэрэгтэй. Гэхдээ захиалгын хугацааг тухайн хүний ирэмбээр тогтоодог. Зарим аргыг судлахаар 5-6 бүр 6-7 дугаар шив дараалан зогсдог. Ийм үед хэний хэдийн хугацаа үзхийг ирэмбээр нь хуваарлана. Ирэмб доогорвол дарааллын сүлд орж бараг үзэж амжихгүй. Гэхдээ тэр 6-7 хүний дунд хөвчлэн хид хідэн ахлах шав байдаг. Тэд эдгээр аргыг аль хэдийн удаан судалсан бөгөөд хаш хавтанг дахин үзээд өөрийн бясалгалтай том ах хэц гарахгүй болсон байдаг. Тэдэнд одоо хэрэгтэй зүйл нь илүү их бэлтгэл бодит тулаа. Гэвч ахлах шавнаар хаш хавтанг авч ашиглагыг хориглосон дүрэн байхгүй. Жуян өөрийн харилцаа холбоог ашиглавал лиминий үргэлж бусад хаш хавтангаа зэлдүүлэхээс өөр аргагүй болно. Ингэснээр лимин өөрийн хаш хавтангаа бэлтгэлдээ ашиглаж чадахгүй. Энэ бол 7 гүн ухааны тулааны ордны дөрмийн хүрээнд хийж болох саад. Жуян ил тод гар хүрч чадахгүй. Гэхдээ түүнийг саатуулж зэвүүцүүлэх зүйл хийж чадна. Жан Цан, Жуян хоёр номын тавиуруудын дунд лиминий нэрийг хайж эхлэв. Тэд хаш тэмдгүүдийн дээрх нэрсийг нэг бүрчлэн шалгалаа. Мэдээж тэд хамгийн түрүүнд сүүдрүү арга, 9 ян үнэмлэхүй арга зэрэг дээд зэргийн зүрхний тарин бясалгалын аргуудыг хайв. Гэвч хаанаас ч лиминий нэр олдсонгүй. Тэд ухарч хэсэг бодож дараа нь арай доогоор түвшний бясалгалын аргуудыг шалгаж эхэллээ. Лимин миний сүүдэрч байсангүй. Юу болоод байна? Жуян хөмсгөө үл хэлийг зангидав. Жан Цан гинт хэлв. Жуян энд байна. Олчихлоо. Жуян очиж харахад лиминий нэр маш богино тэмдэглэлээр бичигдсэн байв. Тэмдэглэлээр ганцхан нэр байна уу? Жуян баг зэрэг гайхав. Тэмдэглэлээр ганцхан нэр байна гэдэг энэ бясалгалын арга бараг хинт ч сонирхолгүй гэсэн. Сүр жадны техник энэ лимийн үнэхээр бясалгалын арга сонгосон гэж үү? Тэр ер нь юу бодож байна? Хоёр дахын ч оллоо. Жан Цаны үгийг сонсоод Жуян дахин харлаа. Энэ удаа тэр улам цочив. Суурь хөдөлгөөний техник гэж үү? Лимийн суурь жадны техник, суурь хөдөлгөөний техник хоёрыг сонгосон гэж үү? Жуян үнэхээр ойлгож чадсангүй. Энэ бол төсөөллийн аргагүй сонголт байлаа. Лимийн ийм бясалгалын аргуудыг сонгосныг хараад Жан Цан хэлв. Жуян, чи энэ лиминий хитрхийн өндөрөөр үнэлсэн байна. Тэр ирэмбийн чулуун дээр 126 дугаар барьт орсны дараа би түүнийг ямар нэг онцгой хүн болов уу гэж бодсон. Гэтэл харахад азан л сайн байжээ. Ямар нэг азтай учрал тохиож хүчин огцом өссөн байна. Гэхдээ энэ эрт өрөө хизээ нэг цагт хэрэггүй болно. Энэ хоёр судрыг хар. Ийм зүйлд найдаа тэр яаж бусд мэрэгчлэтнүүдтэй нүүр тулах гэж таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 70 дугаар бүлэг мөсөн цөөрмийн хүрхрээ. Лиминий ийм бясалгалын аргууд сонгосныг хараад Жан Цан хэлв. Жуян, чи энэ лиминийг үнэхээр хит өндөрөөр үнэлжээ. Тэр ирэмбийн чулуун дээр 126 дугаар барьт орсны дараа би түүнийг ямар нэгэн сүрхийн үн болов гэж бодсон. Гэтэл харахад зүгээр л азан сайн байсан болтой. Ямар нэг азтай учралтай таарч хүчин огцом өссөн байна. Гэхдээ энэ бүхэн эрт өрөө хизээ нэг өдөр хэрэггүй болно. Энэ хоёр сударыг хар. Ийм юмд найдаж та яаж бусд мэрэгчлүүдтэй тулдах гэж Жан Цаны бодлоор лиминий авьяасаар бол суурь жадны техник, суурь хөдөлгөөний техникийг бэлтгэсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй. Хэрвээ ийм хог шиг ур чадвар зүтгвэл тэдний хоорондын ялгаа улам л томорно. Хаа энэ өөрийнхөө суурь бусдаас дор гэдгийг мэддэг юм байна. Тийм болохоор хэцүү бясалгалын арга сонгож зүрхэлсэнгүй. Өөртөө итгэлгүй ийм хүн ямар тулааны техник бясалгаж чадах юм. Жан Цаны ячтай үгийг сонссон Жуян хөнсөө зангидав. Тэр хаш автанг тавиад хэллээ. Жан Цан, би чам зөвлөе. Өрсөлдөгчөө битгий дорд үз.
Энэ лимийн өөртөө итгэлгүй байж магадгүй. Гэхдээ битгий март. Эсрэлтийн шалгалтын үеэр тулааны зүрхийг шалгадаг. Зүудний сорил тэр линзийн амжилтыг эвдсэн. Жуян ингэж хэлэхэд Жан цан дуугүй хурав. Тэр анх зүудний сорилд оролцохдоо бүтэн 3 мөчийн дараалд авч байсан. Лиминтэй харьцуулахад хол дутуу. Нэг хүч шатхаас өмнө тэр давааг давна гэдэг ямар утгатайг тэр сайн мэднэ. Үргэлжлүүлээд хай. Тэр ямар тулааны техник сонгосныг хармаар байна. Хоёр дахиж хайж эхэллээ. Удаан хайсны эцэст лиминий нэрийг нэгэн бүрэн бус хаш автангийн тэмдэглэл дээрээс оллоо. Агуулгын 70% нь алдагдсан. Би цуулж яс бутлагч нудраг гэж юу? Жуян ер нь 50 хүн. Гэвч энэ тэмдэглэл дээр лиминий нэрийг хараад нүд нь өөр ирэхгүй томров. Энэ лимийн галзуурчихсан юм уу? Тэр энэ би цуулж яс бутлагч нудраг ямар зэрэгэлтэй мэдэхгүй. Гэхдээ доод газрын зэрэглэлийн ур чадвар байх гэж таамаглав. Ийм зэрэглэлийн судар 7 гүн хүндийн төв бүлгэмд байсан бол гадны хүн хизээч уламжлагдахгүй тулааны техник байх байлаа. Хэрв бүрэн бус судруудаас өчүүхэн чухаарл олж авах боломж байсан бол 7 гүн ухааны тулааны ордны гадна хасарт хаягдчихсан эвтэж байх учиргүй. Энэ тулааны техникийг хараад Жуян шууд орхив. Өөрийг нь битгийл Тэнгэрийн ордны тэргүүн наст нь Жан Гуанг Ю, Цин Шинсон зэрэг гол шавнаар хүртэл бие цуулж яс ботлогч нудрагыг оролдохоор бардамхгүй. Энэ бол идэж чадхаасаа том хацгатай адил. Лими үнэхээр галзуурчээ. Хэрв тэр зөвхөн суурь жадны техник, суурь хөдөлгөөний техникийг сонгосон бол Жуян үүний ард ямар нэгэн гүн утга нууц шилтгаан байгаа гэж бодож болох байлаа. Гэвч бие цуулж яс ботлогч нудрагыг сонгосны дараа Жуян лиминийг дутууд улмыг толгоо муутай хүнлэл гэж бодлоо. Жанцан ёчтой илүү. Энэ лимийн зөвхөн суурь муутай биш юм байна. Толгоонч бас жаахан асуудалтай болтой. Гахаан тарихтай үн лим тулааны техник сонгоно. Энэ удаад Жуян маргасангүй. Тэр лимийн яг юу бодож байгааг ойлгосонгүй. Жуян хэлв. Жанцан лиминий сонгосон тулааны техник бясалгалын аргууд хэвийн биш болгоомж алдах хэрэггүй. Өрсөлдөгчөө хөнгөн үзэхгүй байх нь буруу ш. Лимийн одоо ч Ирэмбийн чулуун дээр 126 дугаар байгаа. Түүний шалтгаан нь алтан могон улаан үрэл болон алтан лууны улаан чөмөгний үрлийг хэрэглэж эдгээр хоёр үрлийн нөлөөг намаагч гайхтал сайн шингээсэндээ холбоотой байх. 50 бай. Тэр миний өрсөлдөгч болох хэмжээнд хүрээгүй. Дахиад 20 хоногийн дараа бид тулааны өдөр болно. Би түүнийг бүрэн нүдэн дээр нураана. Зөвхөн ялах биш. Түүний өөртөө итгэлийг дуусдаг. Дөрмийн хүрээнд аль болох ихээр доромжлуул. Түн хүн шархтуулж дахир дутуу болгосон ч болно. Хожим биеийн ямар нэгэн үнэт дэмээр итгэрсэн ч далд гэмтд үлдээж ирээдүйн тулааны бясалгалд нь нөлөөлнө. Энэ лимийн ямар нэгэн аттай учралд найдаад надтай сөрөлтгийг хүсэж байна. Бас миний эмэгтэй булахыг санаархсан. Би түүний хөл дорой нэгц дарж дахин босч чадахгүй болгоно. Жуян үүнийг хүүтэн харцаар хэлв. Тэр өөрийн ирэхгүй нудрага занг чангаллаа. Яг л лиминийг алтан тогс болон няцалж буй мэт. 7 гүн ухааны тулааны ордны бясалгалын өрөөнүүд алт мод, ус, гал, газар, салхи, аян гэсэн 7 том алх төрөгт хуваагддаг. Тэдгээр нь алтан цэргийн танхим, модон хүүхэлдэйн гудамж, мөсөн цөөрмийн хүрхрээ, лавын агуу, аврах чулуу налуу, догшин салхины хонгил, аянгийн хөндөй. Эдгээр 7 том бясалгалын өрөө нь энгийн хуурмаг тойрог биш, харин жинхэнэ алх тойргууд юм. Хуурмаг тойрог зөвхөн хүний оюун ухаанд үзэгдэл үүсгдэг. Тэр зураг хичнээн бодит санагдсан ч алх тойрог шиг биш. Хүний зөвхөн оюун дотор нь алж чадна. Сэрмэгц бүх хуурмаг зүйл сарнина. Тиймээс бие бэхжүүлэх бясалгалд ашиглах боломжгүй. Зөвхөн жинхэнэ алх тойрогт хүний биеийн боломжийг шавхаж бясалгахад ашиглагддаг. Эдгээр 7 том алх тойрог бүрд нэг удаа 12 хүн бэлтгэл хийх боломжтой. Гэвч алх тойргийг идэвхжүүлэх, хадгалахад асар их жинхэнэ хүч шулуу зарцуулдаг. Хуурмаг тойрогоос хэд дахин их. Тиймээс орох ирэх хязгаартай. Хуваарлах хугацаа Ирэмбийн чулуун дээр байрнаас хамаарна. Хэрв Ирэмбийн чулуун дээр 180-аас доош байртай бол хагас сар бүр хагас өдөр бясалгаж болно. 150-аас 180 хооронд байвал бүтэн өдөр бясалгана. Харин 150-аас дээш байруудад дээр нарийн дүрмтэй бөгөөд хугацааг нарийн наривчлалтад тооцдог. 50-аас дээш байртай хүмүүсийн хувьд 10 байр тутамд хугацаа нэмэгддэг. Харин хамгийн ихний 3 байртай хүмүүс сар бүр 10 өдөр бясалгах хэрэгтэй. Амарх ердийн бясалгал хийх хугацааг тооцвол тэд бараг хүссэн үедээ том алх тойрогт орж чадна гэсэн үг. Лимийн өөрийн хаш хавтан шалгасан. Түүний одоогийн ирэмб 126. Тэр одоо өдөр бүтэн хугацаагаар бясалгаж болно. Эсвэл нийт 24 цагийн турш өөрийн хүснээрээ хуваан ашиглаж болно.
Инхийн тулд үргэлжлэн цаг захиалж тэр цагтаа очих ёстой. Мэдээж тэр хугацаанд түн зориулан байр соллоно. Гэвч захиалсан цагтаа ирэхгүй бол тэр хугацаа ашигласан гэж тооцогдно. 7 том алах тойрог 7 гүн ухааны ордны нутаг дотор өөр газарт байрладаг. Тэдгээрт очихын тулд төв дамжуулах тойрогоор дамждаг. Бүх шавийн бяцлаглалын хуваарийг дамжуулах тойргийн захиргааны өрөө зохицуулна. Дамжуулах тойргийг хариуцсан настан удаанаар хэлв. Бүх шин шавнаар энэ удаа хүссэн нэг алах тойрогтой 1 цаг үнэгүй орж үзэх боломжтой. Энэ хугацаа та нарын нийт хуваарлсан хугацаанд тооцогдохгүй. Алах тойрогт орохоос өмнө тойргийг хариуцсан наснаас өөртөө тохирох хүндрэлийг сонгож болно. Энд оролцох хүндрэл болон түүн тохирох ирэмбийн лавлах зураг байна. Та нар харж болно. Тэр хүн бүрийг үр дүн бүртгэж дараа нь лавлах хуудсыг айжмаар тарав. Лимийн хүснэгтийг харлаа. Түүний ирэмб 126. Энэ нь 7 дугаар түвшний хүндрэлтэй тохирч байв. Алт, мод, ус, гал, газар, салхи, аян гэсэн 7 тойрогоос алийг сонгох бай. Лими эргэлзэж байтал хуншаа хэлв. Би та нарт анхааруулъя. Эдгээр 7 алах тойрог бол жинхэнэ зүйл. Дотор нь алдаа гарвал хүн шархтана. Тиймээс өөрийн даах хэмжээнээс хит өндөр хүндрэлийг бүү сонго. Мөн 7 том алах тойргийн дундаас аянгийн хөндийг битгий сонгоорой. Бус нь болно. Хэрв та нарт сүнс цуглуулах үрэл байгаа бол уухыг бодоорой. Хэдийгээр дотор ердөө 1 цаг гаруй туршилтын хугацаанд байх ч энэ цаг маш үнэтэй. Энэ бэлтгэл та нарын биеийн боломжийг өдөөж магадгүй. Лимийн яг 1 сүнс цуглуулах үрэл байлаа. Тэр хун шигийн зөвлөгөө сонсоод үрлийг ов. Аянгийн хөндийг сонгож болохгүй гэж үү? Аянгийн хөндийг хитрхи хэцүү юм болов уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Лимийн асуусангүй. Эцэст нь мөсөн цөмрөмийн хүрхрээг сонгов. 7 том бяцлаглалын тойрог нь тухайн орчны байгалийн нөөцлөлийг ашиглан ертөнц үүсгдэг. Бүтцэн газар орны хэлбэр байгалийн онцлогт нийцүүлэн зохион бүтээгдсэн байдаг. Үнэхээр гайхалтай нарийн хэцтэй. Лиминий сонгосон мөсөн цөмрөмийн хүрхрээ нь анх их Жөв уулсын байгалийн хүрхрээ байжээ. Гэвч хэдийн тойрогоор өөрчлөгдсөний дараа хүрхрээний уруудах усанд хүчирхэг хэмнэл энерги шингэсэн байна. Хүрхрээний дор орших цөөрөмж мөн харьцангуй хүйтэн болж яс нэвт жиндүүлэх мөсөн жавартай болжээ. Цөөрөм мөсийн хүрхрээ байрлах хавцалд ирэхэд Лимийн холоос газар дөргиж буй мэт аянгийн нүргээ сонсов. Их Жөв уулын энэ хүрхрээ бол Тэнгэрийн аз хаант улсын хамгийн өндөр хүрхрээ. Дээрээс доошоо 300 тохоо өндөр. Дээрээс асгарах ус шууд доош хүчтэй зөхөн. Тэр усны хүч нь авраг халаханд зохиулахтай адил. 7 гүн цөөрөм нь энэ хүрхрээний олон мянган жилийн зохилтоор үүссэн. Цөөрмийн гүн аль хэдийн 1000 тохоо төрчээ. Тэр аимшигтай усны даралт дор судас нэгтруулах шатны мастерч харамгцай зүрхшээх болно. Лимийн мөсөн цөөрмийн хүрхрээнд ирэхэд асар том усан хөшиг нүдэнд нь тусав. Бүх цөөрөм ууршиж буй мэт харагдана. Энэ нь хэмжээлгүй их ус доош цутгаж хэдэн 10 тохоо өндөрт усан ман цацруулж байснаас болжээ. Хүрхрээний нүргэн бүр Лиминий зүрхийг сулхан дөргөх мэт санагдав. Гайхамшигтай хүрхрээ байна. Лимийн сэтгэл хөдлөн дотроо дуу алдав. Тэр ийм гайхамшигтай байгалийн сүр хүчийг анх удаа харж байлаа. 71-р анги. Бяцлаглалын арга төгсөв. Лимийн хүрхрээний шидийн тойргийн өмнө очиход тэр 20-30 орчим настай харагдах нэгэн даамал хүлээж байлаа. Тэр даамал урьдчилан мэдгэл авсан болтой. Тэр Лимийн хэлв. Линдүү орж олно. Хугацаа 1 цаг. Өнөөдөр энэ тойргийг шин шавнарт зориулан тусгаалan нээсэн. Хүндрэлийг 7 дугаар түвшинд тохируулсан байгаа. Асуух зүйл байна уу? Ямар төвхтэй ахлах шив бэ? Лимийн дотроо ингэж бодсон ч нэг тоосонгүй. 7 дугаар түвшний хүндрэл нь 110-аас 130 дугаар ирэмбтэй тохирно. Харин түүний 126 дугаар байр тэр хүрээний доод хэсэгт ойр. Эхлээд суурьаас нь эхэлж дараа нь илүү хүнд сонголтонд дахин ирэх болно. Даамал ахлах шив дахин сануулв. Орж болно. Гэхдээ чи 7 дугаар түвшний арайхийн хүрч байгаа. Бяцлаглалын түвшин чинь хязгаартай. Дотор нь тэсгүй бол гарч амар. Ер нь дотор нь хэд тудаан байж болохгүй. Биеийнхээ хязгаараас сэтэрвэл эрүүл мэндэ гэмтэж мэднэ. Сануулсанд баярлалаа ахлах шавь. Тэгэхгүй бол би хэлнэ. Сайн. Даамал ахлах шавь ингэж хэлээд шидийн тойргийг нэв. Гаднаас нь харахад мөсөн цөөрмөр хүрхрээ ердийн хүрхрээ мэт. Зүгээр л дэндүү авраг том. Гэвч хідэн алхам урагшлахад орчны дүр зураг гинт өөрчлөгдлөө. Лимийн шинэ орон зайд орж ирсэн бөгөөд гадны ертөнцийг огт мэдэрч чадахгүй болов. Мөсөн цөөрмийн хүрхрээ хэдийгээр алах тойрог боловч дотроо хуурмаг шидийн тойрог агуулдаг. Тиймээс 12 хүн нэгэн зэрэг дотор нь бяцлаж байсан ч бие харахгүй. Хуурмаг шидийн тойрог нь бусад 11 хүнийг тусгаарлаж хүн бүрийг ганцаар бяцлаж буй мэт болгодог. Эцсийн эцэд хинч бусдад ширтүүлээд бяцлахыг хүсэхгүй.
Лимийн эргэн харахад ард тал нь аль хэдийн түнэр харанхуй тасаар ертөнц болжээ. Хүрхрээ яг л од чинийн тэнгэрт өлгөгдсөн мэт харагдана. Хүрхрээний мөсөн цөөрөм мянган тохоо өргөн гүн хөх өнгөтэй. Яг мөсөн уулын хөх туяа шиг. Хэдийгээр хүрхрээнээс холгүй байсан ч цөөрөм Европсын нам гүн байлаа. Гадаргуу дээр нь нэг ч долгион харагдсангүй. Харин өтгөн манан усны гадарга дээр хөвж цөөрмийн хагасыг бүрхжээ. Зүгээр харахад л хүүтнийг нь мэдэрч байв. Энэ хүүтэн агаар өвлийн умрын салхинаас ч жиндүү юм. Лимийн гүнзгий амьсгаа авч жинхэнэ хүчээ хязгаарт нь хүртэл эргэлдүүлв. Дараа нь мөсөн цөөрөм рүү өсрөө орлоо. Ямар хүүтэн юм бэ? Мөсөн цөөрөмд ормогц Лимийн яс нэвт жиндүүлэх хүүтнийг мэдрэв. Хэрв энэ ус гадны ертөнцид байсан бол аль хэдийн хөлдөөд мөс болсон байх ёстой. Гэвч мөсөн цөөрмийн хүрхрээний шидийн тойрог дотор энэ мөс ус шингийн хിവэрэ байна. Үнэхээр гайхалтай. Лимийн жинхэнэ хаосын аргаа туйлд нь хүртэл эргэлдүүлв. Булчин тасралтгүй жичирхийлж халуун ялгаруулан хүүтний эсэргүүцэх гэж оролдож байлаа. Энэ ус яагаад жаахан мөнгө ус шиг санагдаад байна вэ? Лимийн шумбах гэж оролдоход усан сонин хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгааг мэдэрлээ. Тэр усыг гараараа хөдлөхөд яг л мөнгө ус сутгаж буй юм бит байв. Энэ ус энгийн уснаас илт өтгөн нэгт бас наалдам хавайлаа. Хэрв жирийн цөөрөн байсан бол тэр уушгиндх агаараа бүрэн гаргахад өөрөө аяндаа живэх байсан. Харин энэ мөсөн цөөрөмд доош татагдж буй мэт санагдж байсан ч урагш сэлэх хүртэл маш удаан байлаа. Энэ мөсөн цөөрөм мянган тохоо гүн гэж сонссон. Үүнийг хэн хэмтсэн юм бол миний одоогийн нөхцлөөр мянган тохоо байтугай 10 тохоо шумбахад ч туйлын хэцүү. Бүр ёроол хүртэл шумбаж чадсан хүн бол жинхэнэ мастер бахна. Мөсөн цөөрөм гүнзгийрэх тусам улам хүйтэн болно. Тэр яг хүйтэн бүдгхэн оюун ухаантай мэт санагдав. Арьсны нүх сүвээр нь мөлхөн орж цуснд нь шурглан ясны чөмөг хүртэл нэвчин хөлдөөх гэж буй мэт байлаа. Лимийн эргэлцсэнгүй. Хэрв тулааны урлаг мэддэггүй хүн энд орвол агшин зур хөлдөж хөдөлж чадахгүй болох байсан. Дараа нь цус нь мөс болон хуурч үхэх байв. Гар хөл маань аль хэдийн хөлдөж эхэллээ. Ямар аимшигтэй хүүтэн юм бэ? Лимийн аль хэдийн 30 тохоо орчим гүн оржээ. Энэ гүнд тэр тоо томшгүй олон хүүтэн зөв биеийг нь хатгаж буй мэт мэдэрч байлаа. Хүүтэн туйлдаа хүрэхэд өвдөлт болон хувирсан байв. Тэр үүнээс цааш шумбаж чадсангүй. Үргэлжлүүлвэл аюултай. Хэдийгээр би жинхэнэ хаосын арга бясалгаж жинхэнэ хүч маань жирийн тулаанчдынхаас хавгүй нэгт боловч бясалгалын түвшин мэд хит сул байна. 7 дугаар түвшний хүндрэл орж ирдэг хүмүүсийн хөвчлэн бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шат болон түүнээс дээш байдаг. Тэр чин чулуун тавцсан уу? Лимийн хэдэн 10 тохоо зайд хан дээр нэгэн тэгш чулуун хэсэг байхыг олж харав. Тэр арайхийн сэлж очиж жинхэнэ хүчээ төвлөрүүлээд чулуун тавцсан дээр зогслоо. Тулаанчдын амьсгал гүн урт байдаг. Хэдийгээр Лимийн дотор ихэвчлэн бэхжүүлэх шатанд хүрээгүй ганц амьсгаагаар усан дор нэг хүч шатах хугацаа орчин байж чадна. Тэр чулуун тавцсан дээр завилж сууж бүх хүчээ дайчлан их хаосын аргаа эргэлдүүлж эхлэв. Эргэн тойрон Европсын нам гүн болов. Лимийн яг л зогссон цаг хугацааны тусдаа орон зайд орсон мэт санагдав. Мөсөн цөөрмийн хүүтэн ус биеийнхэн дэрэгдүр урсан өнгөрч байсан ч тэр зөвхөн өөрийн урт удаан хэмнэлтэй зүрхний цохилтыг сонсно. Яг л савлуур нааш цааш цавлах мэт ямар ч эмх замбраагүй байдал үгүй. Яг тэр мөчөд Лиминий сүнс биеэсээ гарч дээш хөвсөн мэт болов. Бие нь өчүүхэнж мэдрэмжгүй, ухамсар нь замхарчээ. Тэр бүрэн бясалгалын хачин төлөв тавтав. Биеийнх нь булчин бүр мөсөн усыг эсэргүүцэж байлаа. Жинхэнэ их хүчинч бүрэн өөрийнх нь хяналтанд биш мэт. Харин өөрөө аяндаа эргэлдэж эхэлсэн юм шиг санагдана. Яг л биеийнх нь дотоод хөдөлгөөнтэй нэгдсэн мэт жинхэнэ их хүч бие дотор нь аимшигтай нарийн шугамуудын дагуу орсов. Энэ урсгал Лимийн өөрөө жинхэнэ их хүч эргэлдүүлэхээс хавгүй нарийн бас хэд дахин хурдан байлаа. Лимийн жинхэнэ хаосын арга эхний давхаргын их амжилтанд дөнгөж хүрсэн тул жинхэнэ хүчээ эргэлдүүлэх хурд нь нэмэгдсэн байсан. Энэ хурд бүр өмнөхөөсөө ч дахин өсжээ. Үүнийг жинхэнэ хаосын аргын хязгаарыг 2 дахин давсан гэж хэлж болно. Харамсалтай энэ эргэлтийн хурдыг Лимийн өөрийн ухамсараар удирдах байсангүй. Харин өөрөө аяндаа явагдаж байсан тул тэр одоохондоо үүнийг хүссэн үедээ давтаж чадахгүй. Хичнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Лимийн гинэт транс төлөвөөсөрөв. Надад юу болов? Амьсгалаа удаан барьснаас цээж нь баг зэрэг тавчдав. Лимийн жинхэнэ их хүчээ хөдөлгөн усны гадар руу хөвж гарлаа. Тэр гүнзгий амьсгаа ав. Гэвч тэр мөсөн агаарч мөн яс нэвт жиндүү байлаа. Амьсгалаа авах анх амны ирмэг дээр нэвгэн хероо тогтов. Лимийн саяны төлгөө эргэн санав.
Тэр мэдрэмж бие цуулж яс ботлагч нударгын өвүүлсэн биеийн бүх өчүүхэн нэгж хамтдаа резонанс үүсгэж буй мэдрэмжтэй төстэй байлаа. Бүх бие болон биеийн өчүүхэн нэгж бүрийн амьсгал нэгэн жигд болдог тэр гайхамшигт төвшин. Жирийн тулаанчийн амьсгалын бэлтгэл ухамсарт шийдвэр бодлоор явагддаг бол сая Лиминий амьсгал биеийнх нь өчүүхэн нэгжүүд өөрсдөө аяндаа амьсгаж буй мэт байсан. Яг л Лиминий ухамсар түүнээс салангат болсон мэт. Жинхэнэ их хүч нь өөрийн зүн совинд захирагдан бүрэн өөрийн эрхээр эргэлдэж байлаа. Түүний эргэлтийн замыг төгс гэж хэлж болно. Лимин дахин чулуун тавцан дээр бууж тэр төлөвийг дахин гаргахыг хүсв. Гэвч яаж ч оролцсон тэр төлөв дахин орж чадсангүй. Жинхэнэ хаосын арга дахиад нэг алхам ахиж төгс төвшөнд хүрсэн юм шиг байна. Лимийн хүүтний эсэргүүцхээр жинхэнэ хаосын арга эргэлдүүлэхдээ жинхэнэ их хүчний эргэлтийн хурд нь 40%-аар нэмэгдсэнийг гайхан мэдэрлээ. Энэ бол жинхэнэ хаосын аргын эхний давхаргын төгс түвшин. Их амжилтанд хүрэхэд амар. Харин төгс түвшинд хүрэх хэцүү. Лимийн жинхэнэ хаосын аргын эхний давхаргын төгс түвшинд энгийнээс хурдан хүрнэ гэж бодож байсан. Гэвч ингэтлээ хурдан хүрнэ гэж огт санаагүй. Саяын тэр төлөвөөс олсон юм болов уу? Лиминий зүрх хүчтэй цохиллоо. Домогт заримдаа тулаанчд нууцлаг төлөвт ордог гэдэг. Жишээ нь гинтийн ухаалал гэх мэт. Эртний ном сударт нэгэн тулаанч бод модны дор сууж хавцлын дор нэгэн шөнө бясалгасан тухай бичсэн байдаг. Нэг шөнийн дотор хүсэн цайж сэрэхэд бясалгалын арга нь их амжилтанд хүрч бясалгал нь өсрөнгөө ахисан гэдэг. Бүр зарим эртний домогт нэгэн ухаалал олж үхэлт ертөнцөөс тасран мөнх амьтан болсон тухай өгүүлдэг. Магадгүй тэр сая гинтийн ухаалалтай төстэй гайхамшиг төлөвт орсон бах. Харамсалтай тэр төлөв маш богино үргэлжилсэн. Гэсэн ч түүний авсан ашиг асар их байлаа. Тулаанчдын ийм хачин төлөв баригдшгүй урьдчилан таамаглах аргагүй. Энэ нь тулаанчийн авьяастай холбоогүй. Харин тулааны зүрх ухамсар болон бусад хүн нууц зүйлстэй холбоотой. Лиминий авьяас жирийнч тулааны зүрхний тухайд тэр Тэнгэрийн Аз хаант улсын түүхэнд ямар ч авьяаснаас дутхгүй. Тэр төлөв дахин орж чадахгүй байсан тул Лимийн мөсөн цөрмийн жиндүү усаар биеэ дахин давтаж жинхэнэ хүчээ эргэлдүүлсээр байлаа. Сүнс цуглуулах үрлийн нөлөөч өдөөгдөн гарч эхлэв. Лиминий дотоод жинхэнэ хүч булчингаас нь айжмаар дотор эрхтний ирмгүүд рүү урсан очлоо. Жинхэнэ хүч дотор эрхтнүүдийг бүрхэх нь бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шат, дотор эрхтэн бэхжүүлэх шатны хил төрсний шинж. Лимийн санаандгүйгээр бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шатны хагас алхам ойртжээ. Нэвтэргэн зөвхөн цаг хугацааны асуудал боллоо. Тулаанч бие бэхжүүлэх түвшний 2 дугаар шат, махан бие бэхжүүлэх шатны бясалгах үед жинхэнэ хүч булчинд чийгшүүлж биеийн гадаргад шингэдэг. 3 дугаар шат, дотор эрхтэн бэхжүүлэх үед жинхэнэ их хүч дотор эрхтнүүдийг бүрхэж хамгаална. 4-5 дугаар шат руу ахих тусам жинхэнэ хүч биеийн гүн рүү улам нэвчин булчинг явирчилж ясыг давтна. Гэхдээ бодит бясалгал дээр тулаанчийн мах цусны инж бүрийг жинхэнэ хүчээр бүрхэх боломжгүй. Ерөнхийдөө тулаанчд жинхэнэ хүчийг булчиндаа хүчээр цутгадаг. Ийм хүчээр тижээх арга нь хязгаарлагдмал. Жинхэнэ хүчийг хид их шингээсэн булчингийн хэсэг хаалтанд хүрнэ. Нөгөө талаар анзааралгүй өнгөрсөн зарим булчингийн хэсэг огт жинхэнэ хүчээр чиглэгдэлгүй үлддэг. Ингэснээр биед хоосон цэгүүлтэн. Бодит тулаанд ийм хоосон цэг бүр ашиглаж болох сул тал болно. Мөн ирээдүйд бие бэхжүүлэх түвшний оргил судас нэгтруулах шатанд хүрэхэд эдгээр хоосон цэгүүд асар том саад болдог. Харин мөсөн цөөрөмд байдал өөр. Мөсөн цөөрөм биеийн махан хэсэг бүрийг өдөөдөг. Хүйтэн жавар арсны нөхсөвөөр нэвтэрч бүх биеийг өдөөж байлаа. Булчин, цус, бүр чөмөг хүртэл ийм хүйтний эсэргүүцхийн тулд жинхэнэ хүчээ эргэлдүүлж булчингаа чичирхүүлэх үйлчлэгээс өөр аргагүй. Ингээд биеийн өчүүхэн нэгж бүр хүйтний эсэргүүцэж жинхэнэ хүчийг шингээдэг. Айжмаар мах, цусны инж бүр ижилхэн жинхэнэ хүчээр давтагдж хоосон цэгүүд арилна. Үүнийг ойлгоод Лимийн хүйтнэр гүнзгий амьсгаа ав. Олон жилийн турш Тэнгэрийн Аз хаант улсад судас нэгтруулах шатны тулаанчдын бараг бүгд долоонгүй ухааны тулааны ордноос гарсан аргагүй. Тэдэнд ийм нууцлаг гүнзгий нөөц бий. Дээрээс нь онцгой авьяас, сайн бясалгалын аргууд байна. Судас нэгтруулах шатны нэвтрхэн жирийн тулаанчдаа савгүй амархан байх нь мэдээж. Линсэн, таку зэрэг дээд түвшний авьяаснуудыг ярих зэрэггүй. Зөвхөн 3 дугаар зэрэглэлийн авьяастай хүн байсан ч ховор үнэт эмээр харамгүй дэмжүүл судас нэгтруулах шатанд нэвтрэх боломжтой. Өмнө хэрв би 1-р зэрэглэлийн Тэнгэрийн Аз тулааны ордонд орсон бол хаосын дэд Мирданы арга байсан ч мах цусныхаа инж бүрийг ингэж давтаж чадахгүй байсан.
Зөвхөн энэ мөсөн цөөрөм л ийм гайхалтай нөөцтэй байна. Бусад бясалгалын өрөөнүүд ч мөн өөр өөрийн нууцтай нөлөөтэй байх нь гарцаагүй. Энэ 7 том алах тойрог үнэхээр дэндүү үнэтэй юм. Би Ирэмбэ аль болох хурдан ахиулах ёстой. Тэгж байж 7 том алах тойргийн нөөцийг чөлөөтэй эдэлж чадна. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас